НТВ мэдээ үргэлжилж байна. За Хинтээ аймгийн Хэрлэн сумаас анх удаага сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 сургуулийн өмнөх боловсрол 5 ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд шилдэг багш шалгуулах болцот уралдааныг зарлаж өнөөдөр шагналан гардуулсан байна. Хинтээ аймгийн Хэрлэн сум үүсгэн байгуулагчны 200 жилийн өг тохиолдуулан анх удаа Чингис хотын шилдэг багшийн уралдааныг зарлаж 3 сарын турш шалгаруулалт явуулж шилдэгүүдийг тодрууллаа. Шилдэг багшийн уралдаанд нийт 80 гаруй багшийн бүтээл ирсэн бөгөөд шагналт ойронд орсон багш нарыг 300-аас 2 сая төгрөгөөр шагнажээ. Өнөөдөр шилдэг багш нар маань шалгарч шагналаа гардаж явж байна. Тэгээд энэ боловсролын салбарын ажиллаж байгаа багш нарыг одоо алдаршуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан дурсах, солилцох зөвхөн одоо Чингис хот гэхгүйгээр аймгийн хэмжээнд, бүсийн хэмжээнд одоо бас энэ багш нараа бас таниулах энэ одоо арга хэмжээ маань амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Тэгээд шилдэг болж одоо хамт олоноо төлөөж энэ шагналыг авч байгаадаа бас маш их баяртай байна. Ерөнхийдөө уралдаан тэмцээнд оролцож байгаа гэхээсээ эдгөө өөрийнхөө ажлын арга барил туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх ийм л зорилготойгоор энэ тэмцээнд оролцсон. Тэгээд энэ уралдаанд ороод ингээд амжилттай оролцсон бол баяртай. Тослог багш гэж яг юу хийдэг юм бэ? Багштайгаа хамтарч яад гэн те. Хүүхдийн хөгжил ямар хувь нэмэр оруулах, ямар хүүхдэд ямар дадлаг хэмжээ олгох. Энэ бүгдийг одоо багштайгаа хамтраад тослог багш хийд. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хэрлэн сумын засаг даргын тамгын газар ажилласан бөгөөд нийт 20 сая төгрөгийн төсвөтэй уралдаан болжээ. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлж шагналын санг улам нэмэгдүүлнэ гэлээ.